Монголын төрд хизээж байгаагүй ерөнхий сайд бол оюун эрдэнэ. Тэр засаглаж авах хугацаанд хамгийн их мэдлэлтэй, хамгийн их төсөвтэй, хамгийн удаан суга ажилласан ерөнхий сайд. Түүний өгсөн амлалтуудыг би та бүхэнд эргэн сануулъя. Нэгт ямар ч татвар нэмэхгүй. Хоёрт нь бизнес эрхлэгчдэд дэмжинэ. Гуравт нь шүүхийн реформыг хийн. Дөрөвт нь авилгагүй орон бий болгоно. Тавт нь ёс зүйтэй арчилсан нийгмийг бүтээнэ гэж хэлсэн. Та бүхэн бодоод үзнэ хувьдаа. Энэ амлалтуудаас хэдэн биелсэн бэ? Миний хувьд та бүхэнд 3 жишээ хэлье. Нэгт нь түүнийг засаглаж байхад арчилсан индексээрээ 11 байр ухарсан. Хоёрт нь тэр автомашины татвараас эхлүүлээд бүхий л нэмж болох бүх татваруудаа нэмсэн. Гуравт нь түүнийг засаглаж байхад анх доллар 2000 зүйлсэн. Өнөөдөр 3500 төгрөж нийтдээ 1400 төгрөгөөр өссөн. Тэр бүхэл бүтэн 8 жил засаглахдаа бүрэн шийдсэн авилгалын эрэг, бүтэн дуусгасан том төсөлгөө ерөнхий сайд. Дамбаанд тавьчлаа гэж. Тэгэхээр энэ бонд гэдэг чинь санхүүгийн нэг хэрэгсэн шүү дээ. Компани улс орн одоо сүүлд харж ивэл Улаанбаатар хот гэсэн бонд гаргаж байгаа. Бондыг яах гэж гаргадаг вэ? Хөрөнгө оруулалт хийх гэж. Үйл ажиллагаагаа сайжруулах гэж, нэмэгдүүлэх гэж, том төвөөр худалдаж авах гэж, шинэ технологи нэвтрүүлэх гэж тийм бүтээгдэхүүн үйлчлэгийнхаа чанарыг сайжруулах гэж, хэм хэмжээг нэмэгдүүлэх гэж гаргаж байгаа санхүүгийн хэрэгсэл. Энэ бол дэлхийд даяар Монгол түгээмэл хэрэглэж байгаа юм гэсэн. Энийг одоо зорилготойгоор ломбард нь тавьсан, зардсан Монгол улсыг зарчлаа гэдэг явж байгаа нь бол энэ зорилготой зүйл гэж бид ойлгож байна. Шинэ газрын гарсан өчнөө бондуудыг бид мэднэ. Энэ Монгол улсаа зарсан гэсэн үг шүү дээ. Энийг хамгийн гол нь ямар нэгэн зорилготойгоор буруу ойлголт болгож хүмүүст хүргэх гээд байгаа л асуудал. Тэр нь юу юм? Зорилго нь юу юм? Тэрийг л хүмүүс сайн бодох. Энэс биш юм буруу зүрх юм дээр одоо монголчууд бурдахтаа болцсон дөө. яагаад энэ хэний нүсэр бүгд халтар байж хэний нүсэр будаад авчихсан энэ дээр нэгдэж чадж байгаа харуулахгүй шин чинь үнэхээр бидний ингээд амин цэг дээр шууд очиод хүчж байгаа учраас л хүмүүс чинь ингээд уур ундууцлна ингээд багтаж адаал өнөдөр бүгд ирлээ шүү дээ. Би ч гэсэн татвар төлөгч, би ч гэсэн Монгол улсын иргэнтэй цалингаараа ингээд зээлээ төлөөл нэг арай гэж сая нэг толгой одоо оронтой болоод яаж байгаа. Тэгээ хин нь ажиллаад хэнийг тижээж байгаа вэ? Хэний төлөө ажиллаж байгаа вэ гэдэг асуулт чинь л өөрөө эргэлзээтэй байгаа болохоор л чагсаж шүү дээ. За их хутсан байна. Сөөвчл харж амжихгүйсэн чинь. Оо МСС-ийн тороолууд мороолууд дооштой захиалгатай мэхэлгатай. Юу гэж солиорч ин хөө ухаан удгийг өгөхгүй л. Яг ингээ стратеги ордуудыг авах гэхлээр эдгээр ингээ засаг нураад өгмөр. Хөөе ша хуц. Тий солиор. Ганцхан наад хүн чинь наад ажиллаж хийх гээд байгаа юм. Оюун эрдэнэ зайлаад оюун эрдний дараачих нь наад хувь мөвч авч болдгоо юм уу? Аа? Оо МСС их гинэ. Хөө тий МСС аваа. Тий. Шууд одоо бүгдийг хураагаад ав. Ганцхан МСС-ийг авахгүй 5 бүгдийг ав. Тэр премиум группийн тэр СЮМ-ийн бүгдийг ав. Тэр Батбал, Сүбатуултын иморт бүх тэр скайтл бүгдийг нь юу н ав та нар ав. Тий. Эхлээд оюун эрдэнэ огцроодох дараа нь бүгдийг авахдагсаа юу. Дараа нь бүгдийг ав. Залуучууд тэрэн дээр олон юм хуцахгүй. Тэг авч л байна уу? Та нэг саяыг 60 сая хийдэг гэж үнэ. 60 бит хийж бүр дайв хийж өгөөс би 60 сая хийчихгүй уушлаараа бас. Арай гайгүй амьдрдаг болохоор энэ хүмүүс шиг хуучрын мөнгөөр явахгүй ч тийм. Гэтэл нөгөөдүүлийнх нь хэлж байгаа үзэл санаануудыг та хэд өнөөдөр өглөө сонссноо. Хамтарсан засаг бол хөгжлийн гарц. Хэрвээ бидрийг засгаас гарах юм бол сөрөг хүчийг ямар байдгийг үзүүлнэ гэж байгаа байхгүй юу? Энэ ч юм байхгүй юу да. Өнөөдөр энцээ ирээд тэмцэж байгаа бидний тэмцэл энэ бохир улс төрчин байхгүй юу да. Өнөөдөр бидний энцээ ирж байгаа шудраг улс айдлыг мэдрээд байгаа энэ мэдрэмж чинь энээс ч үүдээд байгаа байхгүй юу да. Ирэх хэрэгч та. Ямар ч албан тушаалтан хөрөнгө орлогоор нотлох ёстой, хэрэглээгээ нотлох ёстой, үр хөвгтүүдийн галзуурлыг яах ёстой, тайлбарлах ёстой, тайлбарлаж чадахгүй бол албан тушаалаа өгөө зайлдаг байх ёстой. Энэ зарчим зөв. За хоёрт нь арчилсан нийгэм дотор одоо залуучууд жагсаад иргэн сайдыг огцор гэж хэлж байгаа бол энэ бол энэ нийгэмд байх ёстой тухайлаа. За талбай дээр очиод улсын хурлын гишүүд гарын хэсэг зурж байгаа гэдэг бол санаа бодлоо цуг байна гэдэг илэрхийлж байгаа илэрхийлэл нэг хэсэг баг. Гэхдээ улсын хурлын гишүүдийн санаа бол
талбай дээр ирэх мэдлгүй одоо төрийг хөндлөнгөөс хараа шүмжилж байгаа иргэддэг ижил хэмжээнд биш. Төрийн эрх барихтад байгууллагын одоо энэ дээр дуу хоолой гаргадаг хүмүүсийн хувьд бол гарын үсэг нь хаан зурагдах хэрэгтэй гэхээр гишүүнийхээ волонтон дээр зурагдах хэрэгтэй. Конофо дараа саналаар илэрхийлэх. За энэ манай төлбөртэй зохицогчид тарж ажлын цаг нь болцсон. 2 том автобустай. Халбаа 2 том автобус зогсоож байгаа. 4 хүмүүс очиж байгаа. Хадлаа да. Маргааш ирнэ нэ. Маргааш дахиад ирнэ гэж. Би уг нь огцрох амархан жигсаалд ирсэн ажиллаа гарав. Гэсэн чинь залуус нь тарцсан юм бах эмээ өнөр болохоор нэг сонирхол төрөв. 30 минутээр эмээхийг даглаа. Амар зохион байгуулалттай гэдэг. Нэг 4-5 өдөрч байгаа болтой. Яг уу энэ PR-ын засгийн газар гэдэг байгаа шүү дээ. Угаасаа үндсэн үйл ажиллагаанд PR манипуляц хийх, тийм хүмүүсийн тархийг угаах, энэ ер нь бараг үндсэн шахам ажил нь болцсон юм уу гэж зарим иргэд маш их шүүмжлэлтэй хандж байгаатай би бол бас санал нийлж байна. Тэгэхээр би бас нэг зүйлийг гайхаад байна л да. Энэ асуудал яаж үүссэн бэ гэдгийг үргэлж санах хэрэгтэй. За миний хувьд бол бүр маш олон хүчин зүйлс байна. Энэ засгийг, энэ ерхий сайдыг огцруулах гэдгээ байнга хэлсэн. Зөв хамгийн сүүлийн жишээ гэхэд бид нар ерөнхий сайдын хүүхдийн өмнөөс найз охин руу бэлэг явуулаагүй. 20 саяын хүнтэй цүнх явуулаагүй. Бид нар тэр найз охиныг нэстэг дэргээр авч тавьгаагүй. Иргэд нэгсэнтэй сонгогчд. Тэгэхээр одоо энэ дээр одоо тэг хэнийг буруутгаад яагаад байгааг би ерөөсөй ойлгохгүй байхгүй. Өөрийнх нь хийсэн л үйл штэ. Одоо хүүхдэн ч байна, өөрөө ч байна, ямар ч байсан. Тэгээд тэрэн дээрээс л энэ олон нийтийн дургуутсал илэрсэн штэ. Миний хувьд бол ер нь энэ болох ёстой юм болдгороо болж гэн гэж ойлгож байгаа. Ер нь яагаад та бүхэнд бас ингээд нэмэлт мэдээлэл хэлэхэд улсын хурлаар болоод улс төрчид ер нь энэ засгийн газар энэ парламент чи өөрөө тийм хамтрал руу түлхсэн парламент шүү дээ. Ийм учраас заавал хамтрах явсах ёстой гэж ярьдаг. За миний хувьд энэ дээр байр суурь илэрхийлэхэд мэдээж эвсэж хамтарч нэгдэх асуудлууд, ойлголцох асуудлууд байна. Тэгвэл парламент дээр баруун жигүүрийн буюу жижиг төрийг иргэний орон зайг, бизнесийн орон зайг эрхэмлсэн баг татварыг эрхэмлсэн нам баруун талын зүүн жигүүрийн өндөр татвартай том төртөө том их зохицуултыг эрхэмлсэн нам хоёр яасан ч нэг тоонд орж эвсэж хамтарч болохгүй. Энэ хоёр нам үндсэн жигүүр дээр байгаа бодлогын ялгаагаа аваад дунд нь байгаа тэр жижиг гэж хэлж болох намууд эвсэл хамтралд ордог бодлого хэрэгжүүлдэг байжээч энэ өөрөө Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын арчлалыг авч явж байдаг улс төрийн намуудыг эрүүл байлгахад чухал үүрэгтэй л гэж боддог. Яагаад гэвэл дахиад хэлэхэд парламентын эвсэл хамтрал хоёр гол нам хоорондоо эвсэж болох. Хоёр гол нам эвсчихээр парламентын 90% сонгуулийн хооронд эвсэж байх юм бол хамтраад байх юм бол сонгуул хийж яадаг. Ард түмнэр зардал гарч тоглож яадаг. Огтон ба төмний хаалыг төрөн ба татвар энтрэ нэхэж авч 50 судад тэтгэж удаан тарта тарих марих уушиг мошиг өвдөж цохилж байгаа бяцхан зүрхүүд ирээд үгс сүнэж байна. За намайг Чимэд очрын 9 ханд гэдэг. Би мэрэгжлийн төвлөрөх хуурч мэрэгчлээ. Тэгээд хэдийн зэрэгт 2 жил ажиллаж агаад хуваараа одоо хувийн сургуулиудад хөгжмийн багш хийж агаад одоо бол ажилласаа гарцсан байж байгаа. Тэгээд энэ хүү хугацаанд ингээд залуучуудынхаа өмнөөс дуу хоолой болж тэмцэе гэж бодсон. Энэ дууг болохоор энэ дээр ирээд шууд манай дүү бит хоёр санаа хоёулаа ер нь дуу хичээлтэй энд зориулаад хүмүүс ч гэсэн тэх юм бол маш их ингэж тэмцэх байх гэж бодоод тэгээд дүү маань битийг хийгээд үгэнд бичээд юм дуу хийсэн байгаа. Тэгээд энэ дууг маань одоо удахгүй видео мьюзик видео гаргаад цацгах. Урсан хулгай дайснуудыг уухай хийгээд дарцгаая. Улаанбаатар хотод болдог болохоо бүгдээ рэлчихье. Угаасаа залуучууд жагсаад байвал Монгол улсын мандан бадан огцрох амархан. Огцрох амархан. Огцрох амархан. Огцрох амархан.
Эрдэмтэн болоод гуйлгач нь болдог нийгэм ийм нийгэм бүтээж байгаа надад таалагдахгүй. Хүн шинжлэх ухаан таны мэдээ түгээгээд тэр мөнгөн болдог баймар. Улс төрч болоод тэр мөнгөн болдог таалагдахгүй. Улс төрчийн хүүхд болоод 100 сая тансагдаг таалагдахгүй. Огцох амархан нь. Огцох амархан биш ээ. Яг үнэ. Энэ мэд бидний эсэргүүцлээс болоод улс төрч нэртэй авилагч хулгайчуудыг огцруулах нь амархан байх нь энэ нийгмийн бүтээгдэхүүн. Бид нар огцруулах амархан байхын тулд өнөөдөр огцох амархан гэдэг чигсаад хийж байгаа надад таалагдчих. Та бүхэн дамжчихсан. Бид нар энд ирсэн байгаа залуучууд өнгөрсний төлөө зогсоогүй. Өнгөрсөнд юу болсон, ямар улс төрийн дайн болсон, хин хэнийг хорлсон, хин хулгай хийсэн гэдэг юмнуудыг бид нар энд ярих гэж ирээгүй. Бид нар энд маргаашийнхаа төлөө, иргэд үнхийн төлөө зогсож байгаа шүү гэдгийг бас ойлгоорой гэж байна. За тэгээд энд өөрийн сайн дураараа тэгээд хүсэл зоригоороо ирсэн бүх залуучуудаа хүндэтгэж та бүхэндээ мэхий яслая. Монголын ардчлалын дархлаа бол яг ийм чөлөөт хараат бус ийм их чөлөөт иргэж шүү. Тий. Яг татвар төлөгч, би өөрөө татвар төлөгч, би өөрөө нийслэлийн шилэг татвар төлөгч байхгүй юу? Чимгэлтэй дүүргийн яг Нямбатар даргын одоо ингээд ийм гарын үсгтээ надад ийм талархал байгаа. Энэ татвар төлсөн татвар маань яг юунд зарцуулагдаад байгаа вэ гэдэг дээр бид нар зөвөр энэ маш энгийн зарчмын асуулт тавьж байгаа. Энийг л зөвөр нотлоод өгч. Тэгээ үнэхээр Монголын одоо тий хамгийн өндөр албан тушаалыг хасж байгаа хүн ёс зүгээрээ бид нар манлайч үзүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайдын хувьд бол сайжрах уу гэдэг дээр бас жоох эргэлзээ байгалах. Зүгээр яг мань хүн бол бүтээн байгуулалт айхтар юм бол хийгээгүй. Би бас энэ талаар өөртөө хэлж лээсэн. Гэхдээ улс орныхоо үндсэн эрх ашиг дээр жишээлбэл одоо оюутлогоо дээр энэ онтроголдын асуудал дээр гэдэг ч юм уу эсвэл одоо тэр байгалийн баялагтай холбогдлолтой асуудал дээр бол харьцангуй өмнөх ерөнхий сайд нарыг бодоход бол улс орныхоо нийт эрх ашигын төлөө бол байсан. Тэгэхээр тэрнээс дээрдэхүү бүр улаан ловчин гараад ирэх үү гэдэг чинь бас аюул шүү. Би бол хэлээд байгаа шүү дээ. Намуудын ялгаа байхгүй болцсон байна. Үндсэндээ намгийн шалга болчих бүлэглүүд яваад байна. За ерөнхий сайд ч гэсэн одоо гарч ирээд тухайн үе хариуцлага хүлээгдэм бол хүлээгээд за үнэхээр үнэнч байж болно, худлаач байж болно, зохих байгууллагыг шалгах хэрэгтэй. Тэгээд хөдөлгөлдөж байгаа шалгуулч сайн байгаа. Тийм жишг тогтоолт. Худраг бос байхгүй. Жишээлбэл хүн нам Улаанбаатар хотод нэгт суудлаа аваагүй мөртлөө Улаанбаатар хотын засаг даргын орлогчийг тавьж шít. Энэ бол шудраг биш шít. Энд чинь нэр дэвссэн өчнөө хүмүүс байгаа, ялсан хүмүүс байгаа. Бүгд л гомдолтой байгаа шít. Чи хичнээн зардал мөнгө гарч байгаа байлаа, хичнээн хөдөлмөр гарч байгаа байлаа. Эн чинь бол улс төрч хүний хувьд айгүй чухал шít. Ер нь ялагдчихад нийслэлээр хамтрах сонирхолгүй байх гэсэн үг үү та? Нийслэлээр хамтрах сонирхолгүй байгаа. Би бол тэрийг төлөөлөгчийн хувьд бол хурлууд дээр хэлж байгаа шít. Тэгээд хамгийн их муулж исэн үнийхээ дор ирээ суучдаг. Энэ бол ёс зүйн асуудал шүү дээ. Намайг ч гэсэн зөндөөл муулж исэн. За би бол мэдээж эмэгтэй хүн учраас юм ярихгүй шүү дээ. Тэгээд уучлал өнгөрч. Гэхдээ хүн бол бас ярих хэлэх юм бодож л байх хэрэгтэй гэж би үздэг. Тэгэл одоо засгаас мэдээж хамтрахгүй бол хүн намын орлогч, нийслэлийн орлогч, бусад албан тушаалтнуудын бүтээмжийн менежерүүд гээд бүх газар байна шүү дээ хүн намынх нь тийм биз дээ. Энэ бол яаж байх боломжгүй асуудал. Энэ ганц сангийн сайдын дураар дургдаг явдлыг зогсоохгүй бол манайх 10-аад жил үндсэндээ нэг сангийн сайдын одоо дураараа дургсаас болж асар том алдагдлалд Монгол улс орж байна. Одоо өнөөдөр юмны нэмэгдээл тэгэл инфляц нэгсэл яг л одоо ямар ч юм эдийн засгийн мэдлэг чадвар боловсрол байхгүйгээр ингээд засгийг түлхэж яваад би харамсаж байгаа. Та нарт бол баярлж байгаа шүү. Сайдын засгийн хөгжлийн яам бол хэлж байна. Оронтой хамгийн их нэмэгдсэн салбар бол төрийн тусгай алба байна гэж. За хулгай зэлгийн их байна гэд цагдаагийнхаа тоог нэмээд исэн юм байна. Эсвэл сангийн яам өөрөөсөө хулгайчд учраас цагдаагаа авилгадаад байгаа юм уу? Чихцөөлөн болцсон юм уу? Төмсөгдүүлсэн юм уу та нар? Монгол улсын шүүх 300 гаруй шүүгчтэй. Шүүхийн ерхий зөвлөлийн ажлын алба сая 2 жилийн өмнө 20 дахь хүнтэй байсан шүү. Одоо 109 хүнтэй болцсон гэж сууж байна. Нэг хүнийг сонгож шалруулахын тулд 10 хүн ажиллах юм уу? Тэгэхээр энэ урсгал зардал юм бол одоо танагданаа. Та нар чадахгүй бол их хурл хүчээр хасна. Төрийн урсгал зардал орон тоог
хамгийн багадаа 30-аас 40% басна. Татвар нэмээд идэг. Тэд татварын мөнгөөр юу болоод байгаа тухай ард түмэн эсэргүүцэж агсаж шít. Төрөнд үлий болчоод байна. Төр ард түмний итгэл байхгүй болчихсон. Итгэл байхгүй бол бүх юм нурж унна. Тийм учраас энэ хууль сахиулах салбарын янз бүрийн байдлаар оронтой урсгал зардал нэмүүлэхтэй холбоотой нэг ч улсын их хурлын гишүүнд лобби хийхийг зөвшөөрөхгүй. Төсвийн тооцоололын үеэр урсгал зардлыг хасъя гэхэд нэг гишүүн рүү хамгийн багадаа 3 хүнээр яриулж илээ. Нэг хуулийн байгууллага шүү. Би энийг төсвийн байнгын орны ажлын хэсгийн уралдаар хэлсэн. Та нар энэ хуулийн байгууллагын лоббигоор бүгд төмсөгдүүлчээгүй юм болвол ингэж тансаглал ямиг нэмж өгдөгөө болоо. Өрөнд орж дууслаа, ажиллаа хиймээр штэ. Өөр зээл нэгтэл хэцүү байна. Дарамттай байна. Арга алах төр биднээс бүх хэмийг минь булаасан. Бидрээс бүгдийг нь булаасан. Ажиллаа хиймээр байна. Бас нэг юм хэлэхгүй бол болохгүй нэ. За, ер нь ингээд одоо сошиал хөгжсөн 900-д залуу бизнес эрхлэгчнэр ер нь бизнес хийдэг төрлийн одоо хүмүүс орчин үеийн бизнес эрхлэгчнэр шүү ялангуяа. Сошиалор ажиллаа хийдэг болцоо. Реклам зар сурталчилгаагаа явуулна, бүүстэй хийн, өөрийнх нь бараг рекламд нь те. Ингэжээс орлоготой болдгийм аа. Одоо хууль эрх зүйн орчноор нь эдийн засгаар нь олигтой амьдруулж, олигтой бизнесийн тав тухтай орчин дотроор нь ингэж одоо зөв шийдэл гаргаж ирж чадахгүй бол ядаж энэ улс төрийн тоглоомыг сошиалс авчаач тээ. Ядаж бид нар сошиалор ажиллаа хийдэг хөө. Тэгэхгүй бол бүх юм руу орж ирэл ерөөсө бүх юм руу шигээл юу ч их боломж ерөөсө олохгүй байна. Одоо та нар сонсдоо хөгжиж байгаа одоо хөгжингөө улсын нийт төсвийн 80% нь хувийн хвшилт, 20% нь төрд байдаг гэж байгаа. Харин одоо ядуу бороо орон дарангуйлттай орны нийт төсвийн за төрн бизнес рүү оролцсон одоо ийм улсын нийт төсвийн 80% нь төрдөө, 20% нь хувийн хвшилттэй гэж байгаа. Хувийн хвшилт нь одоо бүр хувийн хвшлийн 20% нь бүр олигарх компаниудад хамаардаг. Төсвөн одоо бүрдчихдэг. Тэгэхээр энэ залуу хүмүүс бизнесийг бүр ямар ч орчин алга, төсвөн ч алга. Төр өөрөө бизнес хийдэг болсон. Бидний бүх мөнгө төрд байгаа. Төр хамгийн том худалдаа авахч болсон. Тийм болохоор бүх ихэнх компаниуд толгойтой компани болгон тендерээр амьдарч тендерээр угжуулдаг болсон. Бүр жижиг компанида хүртэл одоо орон зай өгөхгүйгээр нэг салбар дээр 10-20 компани бий болгож аваад бүгднгээр нь ордог. Нэг нь л ерөөсөө яалдаг. Тэр нь дээр нь толгой нэг л компани байдаг. Тэгээ тендерийн хууль нь хүртэл зөвхөн улсын тендерт оролцож исэн туршлагатай гэдэг одоо хууль эрх зүйн орчинтой. Энэ нэг улс орныхаа үндсэн эрх ашигаас урваад байгаа улсууд жоохон хатуу байгаарэ. Энэ оюу толгоон энэ муухай жишгийг бид нар дахид давтаж болохгүй. Би зөвхөн нэг зүйлийг оюу толгой дээр бас зөвхөн тодруулъя гэж бодож байна. Гэмт хэргийн оюу толгойтой холбогдлолтой асуудлыг шалгах явцад болд гэдэг хүний тэр одоо нэг 90 чинтогийн болд шүү дээ. Болд гэдэг хүний данснаас Монголын 6 улс төрчид мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ тэгээд яагаад авилгалын хэрэг болсонгүй гэдгийг би гайхаад яваад байт. Хэрвээ бид нар энэ авилгалыг тогтоож чадсан бол оюу толгойн гэрээг өөрчилж чадах байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг. Гэтэл эдгээр маань одоо хууль бусаар завьсан ингээ явчихсан юм шиг байна. Тэгээд энэ дээр надад нэг тодруулга өгөөч гэж. Тэр 6 нэр бүхэн хүмүүсүүдийг яаж үтсэн юм бэ гэж. Бүх буруу, бүх муу муухайг нэг хүнд дохож, нэг хүн дээр хаяглаж болдгийм байна гэдгийг та бүхэн үзүүлсэн. Энэ үйл явдал өнөөдөр би улс их хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд намайг харлуулж борлуулах гэж та бүгдийн ярьж байсан шударгаас тогтно. Нийгмийн олон хүлээгдэж байгаа асуудлуудыг шийднэ. Бидэнд гэрэл гэргээтэй ирээдүй бий болно. Улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна. Амьдрал сайжирна. Уулуурхайн салбарын өгөөж нэмэгдэн гэх мэт энэ бүх зүйлүүд иргэд олон түмэн та бүхнээс хүсэх, хүлээх та бүхний даалгавар болж үлдэж байгаа гэдгийг сайн анхаарах хэрэгтэй шүү. Сагэ улам ширусне
else.